Сургалтын агуулгыг Австрали, Монгол Улсын засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй Австрали Монголын Эрдэс баялагын салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн санхүүжилтээр Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо төрийн бус байгууллага боловсруулав. Миний ажиллаж амьдарч буй орчны хууль эрх зүйн баталгаа. Сургалтын энэ хэсгээс Монгол улсад мөрдөгдөж буй хуулийн хэрэгжилтийг хангахад Эрдэс баялагын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд тодорхой хүчин чармаалт гаргах хэрэгтэйг онцлон хүргэх гэж байна. Тэр дундаа хуулийг үзмжээрээ авч хэрэгжүүлдэг нь хүний эрхийн зөрчил гарахад нөлөөлж байгааг олж мэднэ. Хүн нэгж байгуулга нь хууль сахин биелүүлэх, аюул эрсдлийг илрүүлэн тогтоох, урьдчилан сэргийлэх, буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлоо хариуцах үүрэгтэй. Хэрэв холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөөгүй бол захиргааны торгуул, тусгай зөвшөөрөл, лиценз цуцлах, эрүүгийн хэрэг үүсгэж хариуцлага хүлээлгэх хүртэлх арга хэмжээ авна. Тиймээс байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, татвар, нийгмийн даатгал, байгаль орчны хууль тогтоомжийг өдөр тутамдаа дагаж мөрддөг. Эрдэс баялагын салбарын компаниуд ажлын байр бий болгож, тогтвортой хадгалах замаар ажилтнууд болон түүний гэр бүл үйл ажиллагаагаа явуулж буй орон нутгийн иргэдийн амьдралыг сайжруулахад дэмжлэг үзүүлдэг. Түүнчлэн татвар хураамж төлөх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулдаг. Байгууллагын хүний нөөцийн бодлого, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоо, үйлдвэрлэл, үйлчилгээний стандарт нь хүний эрх, гендерийн эрх тэгш байдлын хэрэгжилтэнд шууд болон шууд бусаар нөлөөлнө. Гэвч байгууллагууд хүний эрх, гендерийн эрх тэгш байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомжийн заримыг нь бодлого журамдаа тусгаагүй байх нь бий. Эмэгтэйчүүд цалин хөлсний тэгш бус байдал, хүйсийн ялгаа, бэлгийн дарамт, ялгуурлан гадуурхалт, хуучин итгэл үнэмшил, хэвшмэл сэтгэлгээтэй холбоотой асуудлуудтай тулгарсаар хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээ шаардлагатай хүмүүсийн хувьд Эрдэс баялагын салбарт ажиллах боломж хязгаарлагдмал хэвээр байна. Байгууллагын гендерийн мэдрэмжтэй бодлого хөтөлбөр хэрэгжүүлснээр нийгэм дэх гендерийн харилцааг өөрчлөхөд хувь нэмэр оруулж чадна. Ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаан дах сэтгцийн эрүүл мэнд. Ажлын байранд ажилтнуудын сэтгцийн эрүүл мэндийг дэмжих нь эрүүл мэнд хөдөлмөрийн таатай орчин бүрдүүлэх, байгууллагын үр шимийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач тустай юм. Байгууллага нь албан ажлын сэтгэл зүйн хэм хэмжээг байгууллагын дотоод дүрм журам хамтын гэрээнд тусган мөрдөж ажиллах, хамт олонныхоо сэтгцийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулж, тайван ажиллах орчин нөхцөл бүрдүүлэх. Энэ чиглэлээр бусад байгууллагаас зохион байгуулж байгаа нийтийг хамарсан үйл ажиллагаанд хамт олноо идэвхтэй оролцуулах, дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Гэвч өнгөн дээрээ мөрддөгч үзмжээрээ авч хэлэлцдэггүй хуулиудын нэг нь сэтгцийн эрүүл мэндийн тухай хууль болжээ. Энэ хуулийн хэрэгжилт Эрдэс баялагын салбарт өгүүлэгдэж байгаа бодит жишээ дурдъя. 2020 оны өвөл уулуурхай нэгэн компанид ганцхан сарын дотор 4 залуу амиа алдсан. Тэдгээр ажилтны амиа алдсан шалтгаан одоо болтол тодорхойгүй байна. Толгой төслийн ил уурхайд ажиллаж байсан залуу ажлын байран дээрээ амиа хорлсон. Гэр бүлийн асуудалтай байсан гэх албан бус ярианаас өөр тайлбар хинж хэлсэнгүй. COVID-19 өвчний улмаас ээлжийн ажлын хуваарийг уртсгасан нь ямар нэг байдлаар нөлөөлсөн эсэх. Тухайн ажилтнанд сэтгцийн эрүүл мэндийн асуудал байсан эсэх. Компани зүгээс урт хугацаагаар ажиллаж байгаа хүмүүстээ сэтгэл зүйн зөвлөгөө олгож байсан эсэх талаар дурдалгүй өнгөрчээ. Амрах байранд гүний уурхайд ажилчид нас барсан тохиолдлууд ч COVID-19 өвчний тархалттай зэрэгцэн гарсан байна. Хүний амь энтсээр байхад шалтгааныг нь тогтоохгүй олон нийтээс нууцладаг. Хинж хариуцлага хүлээхгүйгээр авилга, хээл хахуулаар чимээгүй алга болгодог тогтолцоо бий болох эрсдэл байна. Монгол улсад эрэгтэйчүүд амиа хорлох явдал эмэгтэйчүүдээс 5.2 дахин их байгаа юм. Уурхайчид олон хоног гэр бүлээсээ хол, уурхайд байрлан ажилдгаас гэр бүл салалт, үл ойлголцол, амиа хорлолт нэмэгдэх болжээ. Дарган ч юм уу удирдах ажилт нь маш их стресстэй, ажлын байран дээр байнга уурладаг, ажилтнууд руугаа одоо ойрлж хашгирдаг ийм асуудал гардаг тийм ээ. Энэ яадаг вэ гэхээр ажилтны сэтгцийн эрүүл мэндэд нөлөөлж идэг. Магадгүй зарим хохирогч нарын хувьд бол бүр ингээд сэтгцэд нь өөрчлөлт орчихсон, сэтгцэн
сэтгцийн эмнэлгийн одоо зайлшгүй эмчилгээ шаардлагатай болсон байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд яах вэ гэхээр сэтгцийн эрүүл мэндийн тухай хууль байгаа байхгүй юу? За энэ хуулийн дээр нөгөө ажилтнуудынхаа сэтгцийн эрүүл мэндийг хамгаалах үүрэг нь байгууллагын үүрэг байгаа. Гэтэл ихэнх байгууллагууд яадаг вэ гэхээр энэ хуулийг анзаарч авч хэрэгэлдэггүй. Өөрөөр хэлэх юм бол дотоод дүрм журамдаа энийг ол тусгадаггүй байхгүй юу? Байгууллагын удирдах ажилтан ойр хавийнхандаа тийм төгшүүр төрүүлж яах гэдэг чинь өөр айгүй том асуудал. Энийг бол нөгөө байх ёстой зүйл гэж харж болохгүй л дээ. Энэ бол хүчирхийллийн нэг хэлбэр байхгүй юу? Тийм учраас энэ тохиолдолд яах вэ гэхээр хариалагдах одоо үйлдвэрчний эвлийн байгууллагатай хандаж олон ажилтан тийм ээ. Эсвэл хүний нөөцийнхөө ажилтанд хандаж болно. Энэ асуудлаа энэ дүрм журамдаа оруулаач. Тэгэхгүй бол ийм байдал удаа дараа давтагдж байна. Ажилтнуудын хувьд яадаг вэ гэхээр удирдах ажилтнаас айдаг. Тэрийг одоо хэрвээ хэлчих юм бол би ажилгүй орчих болов гэсэн найзсаа болоод төвчээд байгаад идэг. Хэдэн жилийн дараа тэр хүн эргээд нөгөө нэг эмчлэгдэхэд нэгэн төвхтэй тийм сэтгэл зүйн хувьд бол өвчлцэн байдаг. Тийм учраас энийг нөгөө нэг газар ахуулахгүй таслан зогсоох нь маш чухал байдаг. Магадгүй одоо энэ байдлаасаа болоод хохирчсан хүн бол эмчилгээ үйлчилгээнд маш их зардал шаардлагатай болдог. Гэр бүлтэй хүн ихэнх цагаа өнгөрөөдөг бол магадгүй уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд ихэнх цагаа уурхай дээр гэр бүлээсээ хоол өнгөрөөж байгаа. За энэ хоол өнгөрөөж байгаа хугацаа нь ажлын байран дээр бол маш тайван, сэтгэл зүйн хувьд бол тэнцвэртэй байх. Тэгжээж энэ хүний бүтээмж нь өндөр байх байхгүй юу? Тийм учраас ажилтнуудтай магадгүй ингээд стресст ороод ах юм бол энэ стресстэй айлах арга хэмжээнүүдийг хөөрхөн жижиг арга хэмжээнүүдийг одоо хүний нөөцийн ажилтнч гэдэг юм уу сургалт мэдээлэл хариуцсан ажилтнч гэдэг юм уу зохион байгуулад байх нь чухал л да. Монгол улсад жилд дунджаар 17 мянган хүн нас бардагаас 62% нь эрэгтэйчүүд байна. Эрэгтэйчүүд уул уурхай, хүнд үйлдвэр, барилга, тээвэр зэрэг хүнд хөдөлмөр шаардсан салбаруудад түлхүү ажилдаг нь харьцангуй залуу насндаа хөдөлмөрийн чадвараа алдах, богино наслах, мэрэгчлээс шалтгааллах өвчнөд нэрвэгдэх шалтгаан болдог. Хуулийг хэрэгжүүлнэ гэдэг бол угаасаа л хэрэгцээ. Тэгээ тухайн байгууллага бол өөрөө тэр ямар чиглэлийн хуулийг илүүдлэхүү одоо баримталж хэрэгжүүлдэг юм тий. Түүнээс гадна одоо зайлшгүй одоо дагаж мөрдөх тий хэрэгцээтэй энэ хуулиудыг одоо хэрэглэхэд ажилтнуудын үүрэг хариуцлага бол өндөр байх хэвээр тий. Өөрсдөө шаардлага тавьдаг байх хэвээр, өөрсдийнх нь эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд гомдлоо гаргадаг байх хэвээр, асуудлаа шийдвэрлүүлэх гэж явдаг байх хэрэгтэй тийм ээ. Бүлэг багаараа одоо нийлээд асуудлыг шийдвэрлэдэг, тэрний талаараа ярилцдаг тий, санаа оноогоо солилцдог. Тэгээд энэ дээрээ үндэслээд одоо хуулийг одоо хэрэглэх энэ хуулинд ингээд заасан байгаа энэ заалтын дагуу бидний эрх ийм маягаар зөрчигдөж байна гэдэг энэ асуудлуудаа бол гаргаж чаддаг чадвартай байх хэрэгтэй. Ийм чадварыг бол ажилтнуудад одоо олгож явах хэрэгтэй системтэйгээр. Тийм учраас энэ дөр бол өөрсдөө ч гэсэн бас наачлагтай хууль тогтоомжуудыг хэрэглэх асуудлаар зөвлөгөө авдаг, тий энэ талын мэргэжсэн хүмүүстэй уулздаг, ярилцдаг, асуудал өрнүүлдэг, хилцүүлэхт оролцдог. Ийм идэвхтэй нөгөө иргэний оролцоо бол одоо зайлшгүй шаардлагатай л гэж ингэж бодож байна. Ажлын байрны дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар байгууллагын бодлого журамдаа тусгахгүй, арга хэмжээ авахгүй байх нь ажлын байрны ялгуурлан гадуурхалтын илэрлэл юм. Монгол улсад 3 эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтанд өртдөг судалгаа бий. Гадаадын хөрөнгө оруулалттай нэгэн компанид уурхайн дарга албан тушаалтай Х гэгч нь өөрийн удирдлагад ор ажилладаг эмэгтэйд удаа дараа бэлгийн дарамт үзүүлж улмаар энэ үйлдэлийг нь эсэргүүцлээ хэмээн хорсохдоо түүнийг ажилгүй бас орон байргүй болгон хохироожээ. Уул уурхай нэгэн компани хуаранд баримтлах дүрм журам батлан гаргахдаа эмэгтэй ажилтнуудыг болзошгүй бэлгийн дарамт хүчирхийллээс хамгаалах үүднээс хуарангийн орчинд энгэр задгай, биеийн хэсэг нь нэвт харагдсан болон барин хувцас өмсөхгүй байх. Оройн тодорхой цагаас хойш өрөөнөөсөө гарахгүй байх. Эрэгтэй ажилтнуудын байрладаг хэсэгт очихгүй, тодорхой зорилгогүйгээр ганцаараа сэлгүүцэхгүй байх гэх мэт зохицуулалт тусгасан байна. Энэ нь өнгөц харахад эмэгтэйчүүдийг хамгаалахын тулд тэдний төлөө хийж буй ажил мэт боловч үнэн хэрэгтээ эмэгтэй ажилтнуудын эрхийг хязгаарласан мөн зүй бус үйлдэлийн ачааг эмэгтэйчүүдэд өөрүүлсэн шинжтэй байна. Нөгөө талаас хүчирхийлэгч дарамтлагчийн буруу зан үйл үйлдэлийг залруулах, шийдэхэд чиглэсэн зохицуулалт дутмаг байгаа нь түүнийг зөвтгөх, өөгшүүлэхэд нөлөөлж болзошгүй юм.
Бусдын эрхийг зөрчихгүйгээр биеэ хэрхэн авч явах, юу өмсөх нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн нэг хэсэг. Харин хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангах нь ажил олгогчийн үүрэг билээ. Ажилтнуудаа энэ тэнцүү авч үздэг, хамгаалдаг эрүүл байгууллага нь хуарангийн үйл ажиллагааны дүрм журмыг гендрийн мэдрэмжтэйгээр боловсруулахдаа анхнаасаа бэлгийн дарамт, хүчирхийлэл гэх мэт аливаа хэлбэрийн хүний эрхийн зөрчлийг үл хүлцэх бодлоготой гэдгээ тунхаглахын зэрэгцээ нэгдсэн ойлголтод хүрэх сургалт соён гэгээрүүлэх арга хэмжээнд бүх ажилтнаа хамруулдаг байна. Ажлын байрны бэлгийн дарамт хүчирхийлэл гарсан тохиолдолд холбогдсон хоёр хүний нэр хүндэд халдалгүй нууцлалтай байдлаар гомдол, маргаан шийдвэрлэх зохицуулалт дүрм журамдаа урьдчилан тусгаж өгөх нь зүйтэй юм. Тухайлбал, юуг бэлгийн дарамтад тооцох, ямар субъект хэрхэн шийдвэрлэх, шийтгэлийн арга хэлбэрүүд, хохирогчд үзүүлэх тусламж гэх мэт ойлголтуудыг тодорхой зааж өгснөөр гарсан зөрчлийг шийдэх явцдаа хүний эрхийг дахин зөрчихгүй байх нөхцөл бүрдэнэ. Ажлын байрандах бэлгийн дарамтын талаарх мэдлэг ойлголт тутамгаас ажилтнууд өөрт тохиолдсон асуудлаа холбогдох газарт нь мэдээлдэггүй. Ажил олгогчийн зүгээс мэдээлэх боломжоор хангадаггүйгээс ажлын байрны бэлгийн дарамт эрдэс баялагын салбарт чимээгүй оршсоор байна. Түүнчлэн гендрийн эрхтгч байдлыг хангах тухай хуулийн 11-р зүйлд заасан ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн дотоод журамдаа ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах үүрэгтэй гэсэн заалтын хэрэгжилт хангалтгүй байгаа юм. Тиймээс байгууллагын дотоод журам, урамшууллын бодлого, худалдан авалтын журам болон бусад арга хэрэгслүүдээр дамжуулан аж ахуй нэгж байгууллагын удирдах дээд шатнаас авахуулаад бүх нэгж, салбар, чиглэлд хүний эрх, гендрийн мэдлэг, ойлголт өгч мэдээллээр хангах шаардлагатай. Үүнд дотоод журам, хүний нөөцийн бодлогодоо хүний эрхийг хүндэтгэх, гендрийн тэгш байдлыг хангах асуудлыг тусган хэрэгжүүлэх. Байгууллагын үйл ажиллагаанд дах хүний эрхийн хэрэгжилтэнд шалгалт хийх тогтолцоо бүрдүүлэх. Байгууллагын үйл ажиллагаа шууд болон дам байдлаар хүний эрх зөрчсөн тохиолдолд зөрчсөн эрхийг нь сэргээх үйл ажиллагаа хэрэгжүүлэх. Холбогдох бодлого журмыг байгууллага дотроо сурталчилж таниулахдаа хариуцлага хүлээх, удирдлагын шатлал, тогтолцоог наривчлан тайлбарлах. Ажилтнуудад шаардлагатай сургалт зохион байгуулах нь зүйтэй. Ажлын байранд гендрийн эрхтгч байдлыг хангах бодлого боловсруулахдаа геолог, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт гендрийн талаар баримтлах бодлоготой нийцүүлэх шаардлагатай. Ажлын байранд гендрийн эрхтгч байдлыг хангах зохистой зарим арга хэмжээг дурдвал зохицуулалт, сахилгын арга хэмжээ, хүчирхийллийн эсрэг бодлогын арга хэмжээ, шударгаар хүний нөөц бүрдүүлэх үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих. Өөрөөр хэлбэл тухайн ажлыг гүйцэтгэх мэрэгжлийн ур чадвар нь ажлын байрны шаардлагыг хангасан гэсэн цорын ганц шалтгаанаар хэн нэгнийг ажилд авах. Ялгуурлан гадуурхсан шинжтэй бодлого, үйл ажиллагааг тодорхойлж арилгах. Шинэлэг хууль тогтоомж, удирдамж, туршлагын талаар эерэг жишээ бүхий мэдээлэл түгээн тархаах. Эрсдлийг бууруулах үйс ажлын байрны загвар дизайн, ажлын байранд дах хүчирхийллийн асуудалтай нүүр тулдаг. Эсвэл өртөх магадлалтай менежер ажилтнуудад мэдлэг ойлголт өгч сургалт зохион байгуулах. Аюулгүй нууцлалыг хангасан орчинд хүчирхийллийн тохиолдлыг мэдээлэх явдлыг сайжруулахын тулд тусгай журам гаргах, нэвтрүүлэх зэрэг байж болно. Гендрийн эрхтгч байдлыг байгууллагад хэрэгжүүлэхдээ адил хөдөлмөрт ижилхэн цалин хөлс тогтоох, ажлын цагийн хуваарийг уян хатан болгох, хүүхэд харах, асрах үйлчлэгээ байгуулах, урамшууллын хөтөлбөр бий болгох, эцэг эхэд хүүхэд асрах чөлөө олгох, альва хүчирхийллээс ангид байх, ажилтнуудад зориулсан өөрийгөө халамжлах хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт. Эрдэс баялагын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа хүний эрх, гендрийн үзэл баримтлалтай хуулиудыг хэрэгжүүлснээр дараах үр өгөөжийг хүртэнэ. Үүнд үндэсний эдийн засгийн өсөлт, бүтээмжинд бодит хувь нэмэр оруулна. Мэргэжил, туршлагатай ажиллах хүчний тогтвортой байдал хангагдана. Байгууллагын нэр хүнд өсөж, ашиг орлого нэмэгдэнэ. Хөдөлмөрийн бүтээмж өснө. Ажилтнуудын шинийг эрэлхийлэх, санаачлах байдал нэмэгдэнэ. Ажил амьдрал, аж байдалд эерэг нөлөө гарна. Энэ удаагийн сургалтаас бид Монгол улсын хууль, тэр дундаа эрдэс баялагын салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомжууд дахь хүний эрх, гендрийн эрхтгч байдлыг хангах бодлого, зохицуулалтыг мэдэж авлаа.
Таны ажиллаж буй байгууллага хууль тогтоомжийг үзмжээр авч хэрэгжүүлдэг. Шаардлагатай зарим хуулийг мөрдөхгүй байвал ажилтан та хуулийн хэрэгжилтийг удирдлагаасаа шаардах эрхтэй. Дараагийн сургалтаар уулзъя. Баяртай. Сургалтын агуулгыг Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо төрийн бус байгууллага боловсруулав.